бид харь үндэстэн байж яг энэ бичгсний дагуу зөвхөн та нартай биш бусад үндэстэнтэйч би гэрээ байгуулах болно гэдэг ажлыг хийхээр шинэ гэрээг байгуулсан. Амен. Цагийн дүүрнийг гүйцэтгүүлэхийн тулд тэнгэр дээрх бүх юмс гэсэн. Газар дээрх бүх юмсыг нэгтгэхийг зорилгоход байсан байна. Энэ зорилгын үүднээс юу болсон бэ гэхээр Есүс Христийг илгээсэн гэсэн үг. Амен. Тэгээ 1-р Коринтын 3:16 дээр ингэж бичсэн байх юм. Та нар өөрсдөө Бурхны сүм мөн бөгөөд Бурхны сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу гэсэн байна. Хэрвээ бид тэхгүй юм бол дараа нь ингэж хэлсэн байна. Хэрэг хэн нэгэн нь Бурхны сүмийг устгавал Бурхан тэр хүнийг нь устгана гэсэн. Тэгэхээр би өөрөө Бурхны сүм юм байна. Миний дотор Бурхны сүнс оршдог юм байна. Амин далгчудаа амен. Хэрвээ хүн хэн нэгэн Бурхны сүмийг устгавал би тэр хүнийг өөрийг нь устгана гэсэн үгийг маш сайн сонсоорой. Яаж байгаа вэ гэхээр хүмүүс яаж Бурхны сүмийг устгадаг вэ гэхээр өөрт нь Бурхны сүнс өгөгдсөнийг умартаад өөрөөс гадна байгаа ямар нэг зүйл рүү хандаж эхлэх үедээ Бурхны сүмийг үгүйсгэж идэг гэсэн. Нэг удаа би залбираад байжсэн. Миний залбирал нэлээн. Ер нь бол өглөө болгон залбирах ёстой, өглөө болгон эзний үгийн одоо чимээгүй цаг хийх ёстой ч юм уу. Яг тийм нэг юм хайрцагдмал зүйл би өөрийгөө авъйтсан байсан л да. Залбирахгүй бол эзэн шийдэх юм уу тийм боталтай болцсон. За өнөөдөр залбирахгүйгээр өөрөө гараа авчвал болохгүй гэдэг ч юм уу. Ер нь яг тэр зүйлийг ерөөсөө омортолж болохгүй шүү. Ерөөсөө миний хуваарт байх ёстой зүйлгээ. Сүүлд нь тэр нь бүр ингээд автомат зүйл болоод. Тэгээ залбирлаа нэг өдөр залбирж байгаа залбирсан үгнүүдээ санаачгүй ингээд байжсэн. Миний дотроос би тэрийг бол ариун сүнс надад ойлгуулсан гэж би итгэдэг. Миний дотроос нэг мэдрэмж төрсөн. Ямар зүйл байсан бэ гэхээр чиний залбирсан залбирал тэ айдаан чиний залбирч байгаа залбирлын үг нь дандаа намайг хэрэглэх аястай үгс байна гэж сануулсан. Таны залбирал тийм байдгүй. Дандаа Бурхныг нэг ашиглах зорилготой залбирдаг болцсон байдаг хүн. Намайг тэгж өгөөч, ингэж ирүүд байлгаж өгөөч. Намайг тэгж ийм хийлгэж өгөө. Миний амьдралын асуудлыг шийдэж өгөөрэй. Намайг өстө хамгаалж өгөөрэй. Гэтэл Бурхан надаас юу гэж яг тэр үед ойлгуулсан бэ гэхээр чамайг би ашиглахын төлөө чи залбираач гэж хэлсэн. Одоо өөр байгаа үстэй. Бид нэр сул дорой учраас хөөхий. Та өөрийг нэг хардаа хөөхий. Дандаа Бурхан минь намайг тэгж өгөөр гэдэг. Бурханыг тэр хүч чадлыг нь өөрийнхөө нэг өчүүхэн амьдралд ашиглахын төлөө нэг юм хандлагатай явж идэг учраас сул дорой. Харин Бурхан өнөөдөр бас та бүхэнд хэлж байна. Энэ цугаа хүн нэг бүрт эмгтэй ихтэй хүн нэг. Бурханаар ашиглахын төлөө залбираач. Бурханы хүч чадлыг өөрийнхөө нэг өчүүхэн амьдралын төлөө ашиглахын төлөө бүү залбираач. Би нэг юм ажил бүтээх гэж байгаа юм. Эзэн минь та өнөөдөр хамт байгаад өгөөрэй. Тэр ажил маань бүтчихүүл болох гэдэг. Тийм хандлага байна уу бид нар? Би өнөөдөр онц хаммаар байна. Өнөөдөр би өөртөө жоохон эвгүй юм хийсэн. Ээж аав дээр оронгууд ээж аав минь амар тайван байлгаж өгөөрэй. Дандаа миний төлөө намайг Бурхны тэр хүч чадлыг яг тэр нэг өчүүхэн тэр нэг амьдралынхаа тэр нэг орон зайдал хэрэглэхийн төлөөх нэг юм харилцааг үүсгэж байсныг Бурхан зогсоосон амин. Найд миний хүү энэ өдрөөс эхэлж чи миний хүч чадлыг ашиглахын төлөө залбирдаг биш. Харин би чамайг ашиглахын төлөө надад хандаж залбираарай гэж хэлсэн. Өнөөдөр танд ч бас айлдж байна. Хүлээж авсан нэг юм амин. Амин. Аллилуйя. За тэгээд энийг ойлгоод өнөөдөр Эфес чуулганыханд бичигдсэн загтал нь амийн талаас чуулган сууж байгаа эмэгтэй эрэгтэй хүн нэг бүрт зориулагдсан болно. Эфес номын 2-р бүлгийн 11-ээс 13-ыг харах юм бол бүгдээрээ хамт сонсоо. Тийм санагтун та нарын урд махан биеэрээ харь үндэстэн байхдаа махан биедээ хүний гараар хөвч хүндүүлсэн гэж нэрлэгдсээр хөвч хүндүүлээгүй гэж нэрлэгдэж байв. За тэр үед та нар Христээс тусгаарлагдсан байв. Та нар Израилийн нийгмээс гадна амлалтын гэрээнүүдийн хувьд харь хүмүүс байв. Та нар ямар ч найдваргүй ертөнцид бурхангүй байлаа. Харин урд нь алс хол байсан та нар идүүгээ Христ
Есүс дотор Христийн цусаар ойр болов. Та нар гэж хин бэ? Бид нэр энд хэд хэдэн маш чухал зүйлийг хэлсэн байна. Бид нар хөвч хөндүүлээгүй. Харин тэр сонгогдсон ард түмэн бол хөвч хөндүүлсэн байсан. Тэр хөвч хөндүүлсэн Бурхнаар хөвч хөндүүлэгсэд биднийг хараад юу гэж хэлсэн бэхээр та нар бол харь үндэстэн. Та нар хөвч хөндүүлээгүй. Та нар бурхангүй. Та нар энэ ертөнцид ямар ч найдваргүй хүмүүс гэж биднийг хардаг байсан байна. Эндээс бүгд харж байна. Тэгэхээр Бурхнаар сонгогдсон тэр ард түмэн бол арай өөр байж. Тэд бол Бурхантай гэрээ хийсэн. Өөрөө Бурхан тэдний Бурхан, тэдний дунд Бурхан өөрөө оршдог. Тэдэнтэй л гэрээ хийсэн. За энэ бүхэн яагаад ийм болсон юм бэ гэдэг. Бурхан анхнаасаа л бидний Бурхан байсан биш юм уу гэдэг асуудал гарч байна. Үгүй. Анхнаасаа хүн төрлөختний Бурхан байсан. Зөвхөн биднэрийнх биш. Анхны хүнийг Адам болон Еваг бүтээх үед л Бурхан яасан хүн төрлөختний эцэг Бурхан байсан. Бүтээгч Бурхан байсан. Тэг хүмүүс эндээс ойлгодог нэг зүйлийг ингээд наан цаана оруулж ойлгоод Библийг уншсан боловч тэгэл Бурхан ингэж явж байгаад Израиль гэдэг үндэстнийг шууд сонгоод авчихсан юм байна. Тэгээд тэд нартэй ажилласан юм гэж ойлгоод үгүй. Бид нар Библийг харах юм бол Адамын үр удмаас ахуулаад харуул Ноа хүртэл тэр хүмүүс Израиль хүмүүс биш шүү дээ. Анхны хүний анх бүтээгдсэн хүмүүсийн өвөг дээдсэн явж байгаа байхгүй юу? Амен. Адамаас Каин гэгч хүү төрсөн. Каины үндэстэнгүүд бол зөндөө өнөөдөр хүртэл байна гэж ярьж байгаа. Мөн Каин Абель гэгч дүүгээ хөнөөсөн учраас Бурханаас дахин Адамыг тийм ээ сонсож гэж бичигдсэн байна шүү. Түүнд Сет хэмээх хүүг төрүүлвэ гэж. Тэгэхээр Ноа хэний удам бэ гэхээр Сетийн удам. Нэг ёсондоо Бурханы нэгүслэр Адам Ева хоёрт бэлэг болгон өгөгдсөн бас нэгэн 3 дахь хүү болсон Сетийн үр удам нь Ноа байсан. Тэгэхээр Ноагийн үе хүртэл бол хэмбэ гэхээр бид нар анхны хүмүүсийн яг нь эхлэл явж исэн мэт өвөг дээдсэн. Тэрнээс бүр Адам чинь Израиль хүн гэж ойлгож болохгүй нэ шүү дээ, тэ. Ноа чинь Израиль хүн байсан ч гэдэг юм. Тийм байхгүй. Одоо Израиль үндэстэн би болоогүй байгаа. Амен. Бид нар энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Харин Авраам гэдэг хүнээс ахуулаад нэгэн үндэстнийг бий болгох Бурхны төлөвлөгөө байсан. Халелуя. Яагаад вэ гэдгийг та ойлгож байна. Ноагаас 3 хүү төрсөн. Шем, Яфет, Хам. Эхлэл номын 9-р бүлгийг харах юм бол эдгээр 3 хүүгээс Эхлэл номын 10-р бүлгийн төгсгөл дээр эдгээр 3 хүүгээс үндэстнүүд бий болвоо гэж бичигдсэн байна. Бид нар Библийг маш сайн харах хэрэгтэй. Энд бол хүн төрөлхтний түүх явж байгаа. Тэр бол нөгөө Израиль ч юм уу тэр Юдэчүүд төрөхөөс өмнөх хүн төрөлхтний өв үтсийн тухай ярьж шүү дээ. Тэднээс үндэстнүүд бий болсон тухай. Тэгээд харин Ноагийн яг үед усан галав юулээд хүн төрлөختөнд дахин арчигдсан энэ дэлхийн ертөнцөөс. Арчигдсан. Дараа нь Ноагийн амьдрал ахуй Бурхан таалалтай байсан учраас түүний гэр бүлийг сонгож үлдээгээд дахин хүн төрлөختнийг түүний 3 хүүгээр дамжуулан үндэстнүүдийг бий болгох Бурханы төлөвлөгөө байсан. Яагаад гэвэл газар дээр гим нүгэл буцалж эхэлсэн гэсэн. Газар дээр гим нүгэл буцлан тийм бүр харсшгүй тийм нүгэлтэй болсон учраас Бурхан энэ дэлхийг дахин арчихыг хүссэн. Бүгдийг бүтээсэн бүх зүйлээ устгахыг хүссэн. За тэгээд бүгдээрээ цаашаа явъя. За Авраам өөрийнхөө эцгээс Харан гэж байсан Авраам Харан гэж дүүтэй байсан. Харан нь нас бараад Халдын уур гэдэг газар нас бараад Авраам нь цаашаа аавтайгаа Канаан нутгийг зорио явж байгаа. За тэр үед яасан бэ гэхээр Авраамыг Бурхан дуудсан нэг шалтгаан байдаг. Хүн төрлөختөн энэ газар дээр гим нүгэл буцалж исэн идэвхтэй байна гэсэн үг. Гим нүгэл бүр ингээ буцлан бүр үнэр нь бүр үнэртгийн аргагүй тийм гим нүгэлтэй болсон хүн төрлөختөн.
бүр ичгүй сонжуур алдсан. 90 нэртэйгээ эмэн нэмтэйгээ явсан бүр тий. Бүр бурхан өөрийн бүтээлийг хараад бүр сэтгэлдээ гутраар бүгдийг ингээд цэвэрлэж байгаа яг тэр цаг. Авраамийн эцэг хиймэл шүтээнийг шүтдэг тийм хүмүүс байсан. Бас гим нүгэл донд тий. Яг нөгөө бүтээгч бурханыг шүтдэг биш харин шүтэн шүтдэг хүмүүс байсан. Сарыг шүтдэг тийм ээ. Тийм учраас тийм гэр бүл дундаас Авраамыг авах зориг байсан нь юу гэхээр тэрээс Авраамыг цэвэрлээд өөрийнхөө дуудлагын дагуу түүнийг хэрэглэхийг хүссэн. Өнөөдрийн цаг үед ч гэсэн энд сууж байгаа эрэгтэй эмэгтэй та бүгдийг нэрийн чинь дуудаад бурхан өөрийн хаанчлалын төлөө хэрэглэхийг хүсэж байгаа амин. Яг Авраамыг дуудсан шиг. Өөрийн хаанчлалын төлөө таныг дуудсан болохоор таны хаанчлалын төлөө дуудааг гэдгийг бид нар ялгаж ойлгох хэрэгтэй. Тэгээд Авраамыг чи эцэг ихээ орох, төрсөн нутгаа орох, төрөл садангаа бүгдийг нь орох гэдэг нь юу гэхээр тэр эцэг их төрөл садан тэр нутг нь хиймэл шүтэнд баригдсан тийм байсан учраас түүнийг цэвэрлэхийн тулд түүнийг тэр газар руу гаргаж ирээд явуулах шаардлага байсан гэсэн сонгоод. Тэгээд Эхлэл номын 12 дугаар бүлгээс ахуулаад нэгэн үндэстэн эхлэл бий болж байгаа. Би чамаар дамжуулан агуу үндэстнийг бий болгох болно. За эндээс хойш юу болсон бэ гэхээр Израиль гэж нэрлэгдэх ард түмний эхлэл бий болж эхэлж байна. Энэ цагаас эхлүүлэн бурхан хинтээ гэрээ байгуулах хүссэн бэ гэхээр Авраамаас эхлэлтэй үр удмуудтай гэрээ байгуулсан. Амен. Бусад үндэстэнгүүдийг орхисон гэсэн үг. Ойлгомжтой. Библийг бид нар маш их зэгцтэй эхнээс нь ингэж харах хэрэгтэй. Тэгжээж бид нар яг өнөөдөр юу болж байгааг сайн мэднэ. Бусад үндэстнийг бурхан орхисон, харин тэр үндэстэн донд нэгэн Авраам гэж хүн байсныг татаж гаргаж ирээд түүгээр дамжуулан бас нэгэн агуу үндэстнийг бий болгоод тэдгээртээ яасан бэ гэхээр гэрээ байгуулсан учраас энэ Эфес номын энэ хэсэгт хэлж байгаа. Биднэртээ бурхан гэрээ байгуулсан болохоос харин үндэстэн та нартай гэрээ байгуулав гэдэг үзэл энд бичигдсэн байна. Амен. Одоо ойлгогдож байна уу? Харин эндээс нэг зүйл байгаа. Эфес номын 1-р бүлэг рүү бүгдээрээ эргүүлээд нэг хуудас уушаага харъя. 1-р бүлгийн 10 дээр энд агуу нэгэн зүйл бичигдсэн. Энэ нь цагийн дүүрнийг гүйцэтгүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нийтгэх зорилго бурханд байжээ гэсэн байна. Амен. За одоо та харж байгаа биз? Цагийн дүүрнийг гүйцэтгүүлэхийн тулд тэнгэр дээрх бүх юмс гэсэн байна. Газар дээрх бүх юмсыг нэгтгэхийг зорилго бурханд байсан байна. Энэ зорилгын үүднээс юу болсон бэ гэхээр Есүс Христийг илгээсэн гэсэн үг. Амен. Яасан бэ гэхээр бурхан зөвхөн Израиль гэх тэр өөрийн сонгосон тэр Авраамаар дамжуулан бий болгосон үндэстэн болох Израильчуудтай харилцаатай байсан бол одоо тэднийг ч гэсэн болоод тэдэнтэй бүр адил үндэстэнгүүд бүгднийг яасан? Бүгднийг нэгдэхийг зорьсон гэсэн үг. Амен. Тэр зорилгыг бүтээх ажил нь хинээр дамжуулж хийгдсэн гэж бодож байна. Есүс Христээр дамжуулж хийгдсэн гэсэн. Та бодтоо газар дээрх бүх юмс болон тэнгэр дээрх бүх юмсыг нэгтгэх зорилго нь Бурхны гарт байсан байна гэсэн. Одоо энэ зорилго байсан учраас Есүс Христ Бурхны хүү биднийг нэгтгэхээр энэ ертөнцийн дээр ирсэн гэдгийг бид нар дахин ойлгох ёстой. Халелуя. Үнэхээр зэгцтэй бөгөөд үнэхээр эмх зэгцтэй бүгдийг хийдэг Бурхан бол бидний Бурхан. Амен. Бид харь үндэстэн байж, яг энд бичгсэний дагуу харь үндэстэн байж, бид нар бурхангүй байж, бид нар ямар ч найдваргүй ертөнцид амьдарч байсан зүгээр амьсгалал үхдэг тийм л бодглууд байж. Харин бурхан тэр бүгдийг хараад зөвхөн өөрийн ард түмэнтэй харилцдаг байсан бурхан эргээд өөрийнхөө агуу нэгүсэл хайрынхаа улмаас зөвхөн та нартай биш, бусад үндэстэнтэйч би гэрээ байгуулах болно гэдэг ажлыг хийхээр шинэ гэрээг байгуулсан. Амен. Энэ шинэ нэрний эзэн хэн билээ? Есүс Христ. Амен. Бурхны хувьд зөвхөн Израиль хэмээх бүх өөрийн бүтээлийг хаяхгүй тулд Авраамаар дамжуулан бий болгосон Израиль хэмээх үндэстнийг хажуудаа аваад байж байсан гэж ойлгож болно гэсэн үг тийм. Бүгдийг нь хайчихгүй шүү дээ. Израиль. Тэгээд тэднэр дамжуулан би агуу бурхан гэдгээ өөр үндэстнүүдэд харуулсан. Тодорхой хугацааны туршид. Харуулсны дараа одоо цаг нь боллоо гэд бусад үндэстнүүдтэй ч гэсэн би гэрээ байгуулах болно. Би тэдний дунд оршиж тэдний бурхан байгуулна гэж хэлсэн нэгэн бол эцэг бурхан. Амен. Тэгээд яасан? Есүс Христийг илгээсэн.
тэр Христийг илгээхээс өмнө юу байсан бэ гэхээр газар дээр гим нүгэл буцалж байсан учраас тэдний гим нүглийг угаах шаардлага байсан гэсэн. Тэгснээрээ дахин шинэ гэрээ байгуулах боломжтой. Адамын болон Явагийн хийсэн гим нүгэл нь тэр чигээрээ Христийг ирэх хүртэл Бурханаас бидний харь үндэстэн химээх хүртэл нэрлэгдэл хүртэл тусгаарлаж исэн гэсэн. Та ойлгож байна уу? Хаягдсан үндэстэн мэт амьдарч исэн гэсэн үг шүү дээ. Одоо харин Бурханы хүү ирэх гэж байна. Яг ч энэ буцалж байгаа гим нүглийг угаахын тулд энэ буцалж байгаа гим нүгэл угахдахгүйгээр дахин шинэ гэрээ байгуулах ямар ч боломж байна. Өнөөдөр итгэлийн бус байгаа хүмүүс бүгдээрээ бидний хувьд харь үндэстэн биз дээ. Тэ? Харь үндэстэн. Итгэлийн бус өнөөдөр одоо Христийг хамаагүй гэж бодож байгаа бүх хүмүүс бол бурхангүй хүмүүс байна. Найдваргүй хүмүүс. Яг адилхан харь үндэстэн гэсэн. Амен. Харин бид тэр хүмүүсийг яасан? Хүмүүс тэр та нар найдвар байгаа, та нар хүн байгаа, та нар бол Бурхны ард хүн болох боломжтой гэдгийг тунхаглах хүмүүс нь энэ сууж. Халелуя. Яг биднийг тийм байхад Христ ирж та нарт найдвар байгаа гэж хэлсэн. Христ ирээд та нар бол бурхантай гэдгийг хэлсэн. Христ ирээд та нартай би гэрээ байгуулах болно гэдгийг хэлсэн. Яг энэ сайн мэдээг бид нар эдгээр Христэс би хамаагүй гэж явж байгаа төрөлдсөн сүнснүүдэд тунхаглах үүргийг өгөхийн төлөө тэнгэр дэх засаглал газар дээр бууж ирсэн юм а. Тэр засаглалын нэг хэсэг нь бол чуулганууд. Амен. Та тэр засаглалын төлөө төр засаг гэж ярьдаг шиг тэнгэрийн хаанчлалын тэр тэнгэрлэг засаглалын төлөө та амьсгалж байгаа хүн. Та тийм оролцоотой хүн. Газар дээрх засаглалаас дээгүүрх зүйл гэсэн. Та одоо ойлгож байна. Тэнгэр дээр нь баяр байсал мөнхийн амьдрал бэлгэж байсан. Газар дээр нь гим нүгэл буцалж байсан. Энэ хоёр нийлэх боломж байсан гэж шууд ямар шууд утгаараа ямар ч боломжгүй та бодлоо. Газар дээр гим нүгэл буцалж байна. Тэнгэр ялхан амь дүүрэн байна. Мөнх амь дүүрэн байна. Баяр байсал дүүрэн байна. Энэ тэнгэр дэх зүйлсийг газар дэх зүйлстэй нэгтгэх зорилго нь Бурхны гарт байсан. Энэ ажил нь Есүс Христэд дамжуулан хийгдсэн юм а. Тийм учраас Эфес номын 2-ын 13 дээр та нар урд нь алс хол байсан гэж хэлсэн. Алс хол байсан. Та нар идүүгээ Христ Есүс дотор Христийн цусаар хинтээ ойр болсон. Бүтээгч бурхантайгаа ойр болжээ гэдгийг хэлсэн. Амен. Амен. Одоо Тэнгэрлэг тэр засаглалын төлөө түүнийг миний бурхан гэж хүлээж авсан хүмүүст бурхан дараах 3 зүйлийг ойлгуулахыг хүссэн. Эфес номын 1-ийн 18-аас 19 дэх хэсгээр бичигдсэн байд. Нэгдүгээрт нь та нарын зүрхний мэлмийг гээгүүлэх болтугай гэж хэлээд түүний дуудлагын найдвар юу болохыг мэдэрэй гэж хэлсэн. Одоо ойлгож байна үү? Найдвар та нар найдваргүй байсан бол та нар найдваргүй ертөнцид бурхангүй амьдарч байсан хүмүүс гэж хэлүүлж байсан. Өнөөдөр та нар найдвар дотор орж ирсэн. Бурхантай болсон гэдгийг өнөөдөр бидэнд хэлж өгч байгаа. Та нар түүний дуудлагын найдвар нь юу болохыг нэгдүгээрт одоо ойлгож байна тийм ээ. Биднэрт найдвар өгөхийн тулд найдвар байна гэмээ хэлхийн төлөө бид нар яасан дуудагдсан. Мэдхийн тулд тэр найдварт багтахын төлөө бид нар Бурханаар дуудагдсан гэдгийг та ойлгож байна. Найдваргүй байсан харин одоо найдвар байгаа гэж тэр зүйлээр дуудагдсан. Христээр байна. Хоёрдугаарт нь түүний өвийн алдрын баялаг юу болохыг гэж. Өв нь юу юм бэ? Мөнх аим шүү дээ. Та нар амьгүй байсан. Урд нь ямар ч найдваргүй ертөнцид амьдарч байсан бол өнөөдөр Бурханаас болж мөнх амийг өвлөгчнөр болсон гэдгийг бид нар мэдэх ёстой. Тэр нь баялагаар дүүрнэ. Дуусахгүй. Мөнхөд орших тэр мөнх алдар баялаг. Гуравдугаарт нь түүний хүч чадлын хэмжээсшгүй ихтэй сүр жавхлан мэдхийн тулд гэж байна. Юу болохыг мэдхийн тулд.
Ийм гурван зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Уудлага. Хоёрт нь юу гэсэн? Өв. Та уудлага, өв түүний хүч чадлын хэмжээсгүй хийх мэдлэг. За энэ гурван зүйлийг та мөнхөр сайн ойлгож аваа. Та Христэд итгэснээс болоод та найдвар руу дуудагдаад тэр найдвар дотор нь дуудагдаад очисон чинь юу байсан бэ гэхээр мөнх ам буюу өв байсан. Та бүр өвлөх, өв залгамжлагч болж хувирчаа. Тэгээ дараа нь яасан? Агуу хүчрэхэг бурхантай мөнхөд оршигч хүчрэхэг бурхантай мөнхөд хамт байх юм байна гэдэг түүний хүч чадлыг та хүлээж авч байна гэсэн үг. Амен. Бид харь үндэстэн байж яг энэ бичгснээ дагуу зөвхөн та нартай биш бусад үндэстэнтэйч би гэрээ байгуулах болно гэдэг ажлыг хийхээр шинэ гэрээг байгуулсан. Амен. Цагийн дүүрний гүйцэтгүүлэхийн тулд тэнгэр дээрх бүх юмс гэсэн. Газар дээрх бүх юмсыг нэгтгэхийг зорилго тонд байсан байна. Энэ зорилгын үүднээс юу болсон бэ гэхээр Есүс Христийг илгээсэн гэсэн үг. Амен.